Сайн санааны үзүүр тос гэдэг монголчууд бид хин нэгнийгээ өвдсөн үед нь халуун сэтгэлээр туслаж, сэтгэлийн дэм хайрладаг, өрөвч, цайлхан сэтгэлтэй хүмүүс байдаг лээ. Хорвоод мэнлээ 5 сар болж аав ээжийн хайртай хүү итгэл хүү 2011 оны 10 дугаар сарын 25-нд их нийлхсэн эрдэм шинжилгээний төв шинжилгээ хийлгэн зүрхний ховдол хоорондын болон тосгуурын цоорхойтой зүрх том гэсэн онштой гарч хяналтанд орсон юм а. Одоо ханаад хүрэх юм уу өвдөхөд өвчнөө даахгүй гэсэн бөгөөд яаралтай малай зүсэд очиж хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байгаа юм а. Иймийн учир итгэл хүүгийн ээж аав илгэмсэг тусрахаг нийт Монголын ард түмнээсээ тусалцаа хүсэж байгаа юм а. Итгэл хүүгийн зүрх хурдстаа томорч байгаа нь хүүгийн биед ихээр муугаар нөлөөлөд байгаа юм. Тэрч бүхүүл ханаад хүрэх төдийд хүүгийн бие муудах завьртай байгаа тул хугацаа алдалгүй хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа юм а. Итгэл хүүгийн хагалгааг малай зүсэд хийх бөгөөд түүний эмчилгээний зардал 20,000 $10 хэрэгтэй байгаа юм. Эмчилгээний зардал ганц гэр бүл байдгаа нийлээд хідүүлээ нийлээж дийлхэргүй өндөр өртөгтэй байгаа юм а. Төрөлхийн гээд анх мэдээгүй л дээрээс нэг сар гарантайд үзүүлээд тэгээ шинжилгээ хийлгүүлээд үзсэн чинь зүрхний ховдол хоорондын цорхоо тэгээд дахиж үзүүлэхэд дахиж шинжилгээ лавлаад үзүүлэхэд болохоос эхо бичлэгээр авсан л та. Тэгэхээр зүрхний тосгорын цорхоо болон ховдлын цорхоотой гэж гарсан байхгүй юу. Тэгээ зүрх жоохон том байна гэд тэгээд эмнэлэгт онших авсан. Тэрний дараа эмнэлэгт твтэж жагаад ханаад үс эмнэлэгт твтэнгүүтээ шууд хатгаа болоод ерөөсөө хатгаал болдго юм. Тэгээ хатгаа болоод 2 удаа хөвтсөн юм а. Сэхэнэтс 2 удаа хөвтээд. Тэгээ яаралтай хаалганд оруулахгүй болохгүй гэд эмч нар манд гисэн. Тэгээд Солонгос руу болон энэ Америк руу тэгээ өөртөө чадах чинийгээл юмуд явууллаа л да шинжилгээний бичвэнд явуулсан. Тэгээ одоо хүлээгээд одоо ямарс нэг 3 сар гарам 4 сар шахал болох чинь та 3 сар гарам болж байна. Тэгээ бүр яаралтай их боллоо гэд сая шинжилгээ хийхэд зүрх нь өшөө томорчихсон. Ховдлын цорхон өшөө томроо 1.5 см болцсон гэд. Тэгээд маш яаралтай одоо хэлэхгүй болохгүй энэ хүүхд ханаад хүрэх юм бол дийлэхгүй, биеийн дийлэхгүй байна. Ханаад юм уу? Тийм учраас маш яаралтай хэрэгтэй гэд. Тэгээ бид судалгаа хийж явж байгаа сая Малайзын тэр юуны байгууллагад хандсан л да тэр хүмүүс байгаа л орж ирсэн тийм л. $20,000 өртөгтэйгээр хийгдэл юм байна л да. Тэгээ харин барин эсчихсэн одоо хандын мөнгөн цугларчлал юм бол одоо явахд бэлэн болчиход байна л да. Монголын ард түмнээс бас хандив хүсэж байгаа маа бид хоёр хүү маань ингээ өмчлөгдөх боломж гарч байгаа учраас санхүүгийн тусалцаа үзүүлээч гэж та бүхнээс хүсэж байна. Хүүд зайлшгүй шаардлагатай байгаа өртөг өндөртэй эмчилгээний зардалд нэмэр хандив нийлүүлэхийг хүсэн уриалгын дагуу сайхан сэтгэлтэй олон хүний дэм тус нэмэгдсээр байгаа юм а. Үзэгчтэй хүнд хэцүү өвчин зовлон гэтлэн давах эрмэлзэлтэй хүүгээ өөрийн гар дээрээ тэрэн өсгөх гэсэн ээж аавын агуун хайрыг нь итгэл найдвараа алдаагүй байгааг нь үнэлэн тус дэм үзүүлээрэ. Монголчууд бид л бие биенээ гэж зовсон цагт нь туслахгүй юм бол өөр хэн биднийг гэх вүлээ. Хэрвээ та өвчин шаналсан итгэл хүүгийн тухай мэдээллийг өмнө нь сонсоогүй бол эсвэл сэтгэлийн хандив хэрхэн явуулахаа үгүй байгаа бол дараах хуцаар хандаарай. 96 Т1 47 32 91 19 91 48 Алдраа бяцхан хүү цаашид амьдрах гэрэл гэгээ бэлгэлхийг хүсвэл та хаан голонд банкны дансаар тусламж үзүүлээрэй. Хандивын данс Хас банк 50 Т1 43 Т7 75 Голомт банк 15 Т5 Т1 36 45 хаан банкны данс 50 72 10 45 67 Мөн та тусгаар дугаар болох 15 Т1 24 дугаард итгэлгүй гэж бичээд мессеж хийх боломжтой юм шүү.